орчим баялаг үйлчлэгч үндэсний үйлдвэрлэгч нар 21 үндэсний үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. Монгол улсад үндэсний үйлдвэрлэл хөгжиж байгаа. Тэр тусмаа ерөнхийлөгчийн санаачилсан үндэсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөнийг дэмжиж баялаг бүтээгчд маань нэгдэж байгаа учраас ерөнхийлөгчийн очиж танилцсан үйлдвэрүүдийг баялаг бүтээгчид очиж танилцж байна. Энэ хаврын аялал бол өндөрлөж байгаа. Өнөөдөр цаашдаа дотоодын аялал болон олон улсын аялал үргэлжлээ зохион байгуулах болно. Жилд 1 тэрбум орчим долларын хөлсийг импортоор худалдаа авч хэрэгжилж байгаа. Үүнээсээ татгалзъя. Үндэсний үйлдвэрлэлүүдэд төрийн бодлогоор хамгаалъя гэдэг энэ томоохон аяны хүрээнд маш олон ажлуудыг төр, хувийн эвшил, банк санхүүгийн систем хамтраад зохион байгуулад явж байгаа.